За нэр солигддог програм худалдаж авсан хүн маань одоо энэ файл суугдан очдог. За тэгвэл энэхүү файлаа нэгээд өөрийн байгууллагын тайлан гаргалаа гэж үзье. Тандын гэсэн байгууллагын тайлан гаргаж за тэгвэл мөн адилхан үүнийхээ файл дээр өөрийн файл дээрээ дахин өөр компани мэдээлэл оруулан өөр компаниг тайлан гаргах хэрэгтэй боллоо. Өөрийн чинь байгууллагын тайлан бас хадгалагдсан үлдэх ёстой гэвэл та эхлээд манайхаас суулгаж авсан санхүүгийн тайлан гэсэн файлаа копи хийн. Хажуу талд нь пастгийн хуулж тавих нэ. Ингээд энэ хуулж тавьсныхаа нэрийг өөрчлөн за шинэ хийж байгаа байгууллагын нэрийг хийж өгөн. За уул гэсэн компани байгууллагын тайлан гаргая гэдэг уул гэж өчөж өгөн. Уул руу ороход танаа Тандемент гэсэн байгууллагын мэдээлэл ерөнхийд нь харагдана. За энэ дээр бүх мэдээлэл нь яг таны файлаа хуулсан учраас дотор байгаа мэдээлэл тайлангуудыг таны файл байна гэсэн үг. Та энэ файлыгаа устгах шаардлагатай. Устгах гэдэг төвчлөрийг даръя. За эхний үлдэгдэл устгах гэдэг маань санхүү татврын тайлан баланс гаргахын өмнө бид нэр эхний үлдэгдэл оруулж өгдөг. Тэр үлдэгдлүүдийг зөвхөн устгаж өгнө гэж байгаа. Дараагийн хэсэг маань бүх мэдээллийг устгах гэдэг маань журнал болон эхний үлдэгдлийн дээр байгаа цалин бүх л мэдээллүүдийг устгаж өгнө гэсэн үг. За хэрвээ та бүх мэдээллийг устгах гэж дарж өгснөөр та програмын бүх мэдээллийг устгах гэж байна гэж yes гэж дарж өгөн. За энэ дээр байгаа эхний үлдэгдэл болон журнал, цалин гэх мэтийн бүх мэдээллүүдийг устгаж өгнө. Ингэж устгаж өгснөөрөө та өөр компани файл шинээр бэлдэж байна гэсэн үг. Үүн дээрээ та шинэ одоо байгууллагын тайлан гаргаж болно. За ингэж устсны дараагаар таны гол анхаарах юм нь байгууллагын нэрийг заавал гараас өөрчилж оруулж өгнө. Мөн тогтмол мэдээллийн он сар өдрийг өөрчилж өгнө. За програм дээр ажиллах дарааллын дагуу ажиллана.